Тэр төр өөрөө иргэдийн хаан эрүүл мэндээр нь шалгарсан хүүгүүдийг өөрсдөө шалгаж агаад тийм ээ сорчлоод татаж аваад явдаг. Энэ хүүхдэл манад тэнцэх юм байна. Манай албан тэнцэх юм байна. Аваад явдаг. Ингээд авч явсан хүүхдүүдээсээ эргээд арга герт нь цогцыг нь буцаадаг. Ийм одоо имэнэлтэй гашуун бүр юм гаж тогтолцоог бол халах цаг нь болсон. Инхийн тайван цагт эх орноо хамгаалахад бэлтгэгдээд ирья гэд одоо явсан залуучууд эргэж ирэхгүй дэндүү олон залуус ар араасаа амнасаа алдлаа. Тэр нийгмийг цочирдуулсан энэ цэргийн ангиуд дахь хүний эрхийн зөрчлүүдэд цэг тавих цаг нь болсон. Тэм учраас Салдангийн Одон туяа гишүүн их зөв хуулийн төслийг өргөн байсан байна. Үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ нөгөө талд хэрэгжүүлэгч газар маань ямар нөхцөл байдалтай байгаа вэ гэдгийг бас бид нар бас харах ёстой. Энэ хууль хүний эрхийн комиссийн тухай хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлт бол зөвхөн нэг цаас төдий биш. Бүр энэ цэрэг эрсийн амь нас эрүүл мэндийг хамгаалдаг амьд хууль байх ёстой гэж би удаа үзэж байна. За тэгэхээр одоо 3-4 асуулт асууя. Хүний эрхийн комиссоос яг одоо цэргийн ангиудтай холбоотой хүний эрхийн зөрчлийн асуудлаар өмнө нь гарч ирсэн зөвлөмжүүдийн хэрэгжилт өнөөдөр яг ямар түвшинд байгаа юм бэ? Өнөөдрийн одоо түвшинд цэргийн албан хаагчид хүний эрхийн зөрчил, дарамт хүчирхийллийн талаар одоо айцгүйгээр тийм үү ямар нэгэн хараа хяналтгүйгээр мэдээлэл гомдол гаргах нөхцөл нь яг ямар байгаа юм? Хүний эрхийн үндэсний комиссд энэ хуулиар одоо шин чиг үүрэг ачаалт нэмэгдэх нь шүү дээ. Гэтэл хүний эрхийн комисс өөрөө цэргийн ангиудад гинтийн шалгалт хийх, эрүүшүүлтээс урдсан сэргийлэх бодит чадамж хүний нөөц байгаа мó? За энэ бүхнийг хэрэгжүүлэн гээд байгаа хүний эрхийн комисс өөрөө өнөөдөр эрх дарахтай хүмүүст нэг өөрөөр үйлчилдэг, иргэд энгийн эгэлж ирийн иргэдэд бас нэг өөрөөр үйлчилдэг. Ийм нөхцөл байдалтай байгаа үед энэ хуулийг бид нар мянга өөрчлөөд үнэхэрийн бодит үр дүн авчрах уу? Жишээлбэл яг одоо энэ хүний эрхийн комиссийнхан энэ сэтгүүлчид гаргасан дүгнэлтээ яагаад өгөхгүй тамгаа нуугаад явчихад байгаа юм? Нөгөө дарга нь гадаад явцсан байна гэж олдохгүй. Ингэж хүний эрхийг боомлдог хүмүүс өөрсдөө энэ хүний эрхийн одоо хэрэгжилтийг хэрэгжүүлнэ гэхээр яах вэ гэхээр ийм баахан номнууд хэвлээд бөөн зузаан ийм тайлан бичээд энийг зүгээр л нэг дата, репорт, тайлан энэ нь өөрөө эргээд татвар төлөгчдийн мөнгийг өрн таран хийдэг ийм юмны нэмэлт юм болчих үедээ гэдгээс үнэхээр сэргийлэх хэрэгцээ шаардлага байна. За тэгээд энэ хуулийн төслөөр хүний эрхийн комисс за одоо соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиг үүргийг үргэлжлүүлж авч бодит байдал дээр хүний эрхийн зөрчлийг бууруулах яг ямар үр дүн авчрах вэ? Цэргийн албан хаагчдад сургалт орно гэсэн байгаа. Тэгээ энэ сургалт чинь яг хэнд чиглэх юм? Цэргийн албан хаагчдын одоо цэргийн цэргүүдэд юм уу эсвэл тэднийг дээлж дарамтлагдаг тэднээс статус байр суурийн хувьд өндөр дээд өнөөх нөгөө офицер ахлагч дарга удирдлагад нь юм уу? Дарга удирдлагын хандлагыг өөрчлөхгүйгээр цэргүүдэд мянган удаач сургалт ороод бол нэмэргүй байхгүй. Тэгэхээр энэ бол бас зөвхөн одоо нэг юм сургалт семинар гэдэг юмар хүний эрх бол цогцолчихгүй. Энэ бол хяналт хариуцлага хэрэгжилтийн хариуцлагын тогтолцоо. За нарантай нараа гишүүн дэмжиж байгаад баярлалаа. Би асуултанд нь хариулъя. Энэ 2025 оны үйл ажиллагааны тайлан гарсан байгаа. За энэ эрүүшүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа гэдэг. Тэгээ яг хөө зөвөр миний хувьд би ингээд нэг бүрчлэн үзэхэд эднийх одоогоор нэг 8 хүнтэй ажиллаж байгаа. За 8 хүнтэй байгууллага ажиллаад яг энэ олон улсынхаа байгууллагадад одоо нэг 4 жил болж байгаа. Тэгэхээр энэ бол өмнөх байсан нөхцлөөс бол нэлээд их олон шат одоо алхам урагшилсан гэж би харж байна л да. Бид бас гэрээ конвенцийн үүргүүдэд биелүүлээд тайлангаа өгөөд ингээд явж байгаа. За тайлан өгөх явцад нэгдсэн үндэсний байгууллага дээр ямар асуудал яригдсан бэ гэхээр эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос Монгол улсад зөвлөмж өгтөө энэ цэргийн байгууллагах эрүүшүүлтээс та нар урьдчилан сэргийлэх шаардлагатай байна гэдэг энэ зөвлөмжийг өгсөн.
За ингээд одоо бид нар цэргийн ангиуд дээр энэ сургалтыг үржилэн сэргийлэх ажиллагааг хийх юм бол одоо 27 оны төсөвт бас нэг тодорхой хүмүүсээр нэмэх шаардлагатай гэж бид нар урьдчилан тооцоолж байгаа. Ягаад гэхээр 8 хүн маань одоо өнцөг буланборт хурж ажиллахад жоохон боломж багтай. Тэгэхээр санаагаар болдог бол бүс болгон дээр одоо энэ үндэсний ажиллагааг хариуцсан хүмүүс нь байгаа. Тухайн бүсийнхаа ажлыг хариуцаад ингээд аль болохоор л энэ урьдчилан сэргийлэх ажлуудыг хийх. За таны асуусан зөвхөн цэргийн албан хаагчд юм уу гэдэг дээр бол цэргийн албан хаагчдаас гадна цэргийн мэргэлжлийн удирдлага, за захиргааны удирдлага гэд бүх удирдлагууд бас орох юм. Одоо командлагч, захирагч, за тэгэл цэргийн ангиудын бүх одоо захирагч удирдлагууд бол эднэрт хамгийн гол нь бас одоо энэ сургалтыг бол өгнө. За энэ урьдчилан сэргийлэх энэ үндэсний үйл ажиллагаа явагдсанаар бид ямар үр дүн хүлээж байгаа вэ гэхээр тэнд алба хааж байгаа хүмүүс дарга нар ер нь хүний эрхийг зөрчил ямар хариуцлага үрэх юм бэ гэдэг нэгдүгээрт мэдлэг мэдээлэлтэй болно. Яагаад тэгэхээр хэрвээ та энэ хүнийг эрүүдэн шүүх юм бол энэ хүн гомдол гаргаад холбогдох байгууллагууд энэ дээр хэрэг үүсэх юм бол эрүүгийн хуулийн 21-12 заасан эрүүдэн шүүсэн энэ асуудлаар та одоо эрүүгийн хариуцлага хүлээн шүү гэдгийг бид нар одоо тэр алба хааж байгаа хүмүүс болон дарганы удирдлагуудад хэлэх юм. За тэнийг зөвхөн энэ үндэсний ажиллагаа хийн гэвэл бас учир дутагдaltaй. Тэгэхээр батлан хамгаалах яамтай бол энийг нэлээд хамтарч хийн гэж ярилцсан байгаа. Батлан хамгаалах яам бол бас энэ зэвсэгт хүчинд хүний эрхийн хяналтын зөвлөлөө байгуулад ажиллаж байна. Энтэй хамтран ажиллана. За цэргийн албыг бас эрсдлээс чөлөөлөе гэдэг энэ бүх эрсдлүүдэд тооцоод ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бол нэг одоо энэ зөвхөн 8 хүний ажил биш. Одоо зүгээр санаачилсан нэг хэдэн гишүүд. За тэгэхээр миний хувьд бол яг энэ хуулийг батлаад хэрэгжилтэн дээр нь үнэхээр одоо маш сайн хяналтаа тавихаас гадна хамгийн гол нь заавал хүний эрхийн үндэсний комисс гэдэг нэг юм тэр хүний нөөц боломжгүй байгаа тэр газарт ингээл уяатаа байгаад байх ш. Маш олон иргэний нийгмийн байгууллагууд хүний эрхийн чиглэлээр бүр дагнаад 10-20 жил ажилласан мэдлэг туршлагатай чин сэтгэлээс хүний төлөө явдаг ийм хүмүүс байгаа штэ. Ийм хүмүүсийг бас оруулж хамтарч ажиллах талаар зөвхөн тэр нэг хүний эрхийн үндэсний комиссийн 8 хүнийг хараа суугаад авах биш. Ингэж одоо хамтын нөгөө төрийн бас байгууллагуудыг ч гэсэн иргэний нийгмүүдийг ч гэсэн оролцуулах байдлаар бас хийх нь зүйтэй. За тэгээ энд ч одоо ингээд явуулахар чинь санхүүгийн асуудал юу ах нь байна те. За тэгээ дахиад нөгөө нэг баахан л төсөв үрээл нэг үр дүнгүү формал нэм сургалт болоод өнгөрчих үү дээ гэдэг дээр бас үнэхээр бас бид нар бас ялангуяа хууль наацлагч бас маш олон. За бид энэ үндэсний үйл ажиллагааг ер нь ямар хэмжээнд явуулах вэ гэдгээс бас хамаарна. Жишээлхэд бид одоо энэ ер нь энэ салбар дах хүний эрхийн зөрчлийг одоо арилгах талаар нэлээд бүр дөрвтойхон ингээд яг энэ хууль батлагдсны дараа тогтоол гаргаад дөрвтойхон ажлыг гэвэл бас зардал мөнгө гаргаад явах хэрэгтэй. Жишээлхэд одоо бензин тосны зардал гэлтэй ингээд улс орон даяар энэ цэргийн ангиудад хүрч ажиллах ийм одоо шаардлагатай болно. За таны хэлж байгаа тэр иргэний нийгмийн байгууллагууд, төрөмс байгууллагуудтай одоо хамтарч ажиллах хэрэгтэй гэдэг дээр бол санал нийлж байна. Тэд нар бол бас нөгөө иргэдийн хяналт гэдгийг маш сайн тавьдаг. Одоо жишээлхэд нэг хүн хохирогчоос гомдол гараад тэр гомдол нь дарагдах биш. Тэр гомдол аль болохоор дарагдахгүй үнэн зөв шударга одоо ингээд шийдээд за тэр буруутай этгээдүүд нь хариуцлага хүлээдэг ийм систем рүү явах хэрэгтэй. За тэгээ ер нь бид нар бас нэг шин шатанд гаргаад энэ за тэгээ нэгэнт энэ асуудлыг хилэлцэж байгаа дээр салбарын сайдны сууж байгаа дээр асуулт асуумаар байна. Батлууд сайдаа. Сая одоо өнгөрсөн хугацаанд нэг 2-7 хоногийн өмнө нас орсон цэргийн албан агч цэрэг залуугийн одоо амь насанд хэн хариуцлага хүлээсэн бэ танаас салбарт? Нэгдүгээрт, хоёрдугаарт ар гэр бүлд нь ямар одоо үр хүүхдээ алдсан тэр айлд одоо юу гэдэг нөхөн төлбөрч гэдэг юм уу? Ийм ямар арга хэмжээ авав? Зүгээр нэг уучлаарай гэж зогсчихвоо, эсвэл хэдэн төгрөгөөд аргалчихвоо. Яав? Цаашлаад ингээд байгаад ах уу? Өнгөрсөн хугацаанд одоо бас энэ асуудлаар ярьснаас хойш маш олон амнаас эрүүл мэндээрээ хохирсон цэргүүдийн ар гэр бүл над руу холбогдоод байгаа. Тэгэхээр энэ дээр нэг хариулт авчмаар байна. За Батлан ус салбар
Зэрэгчэнд иргэний хяналтын чиглэлийн үйл ажиллагаа хяналтын одоо хэрэгжүүлж ажилладаг. За зэрэгчдийн анги салбар дээр болсон одоо асуудал тухайлбал 339 дугаар анги дээр 2 хугацаа цэргийн албаагч байлдагч нар харилцааны зөрчил гаргаснаас үүдэж нэг нь одоо амнасаа алдсан харамсалтай арга гарсан. Одоогор хуулийн хяналтын байгууллага шалгаж байна. Эсрэг дүгнэлт гараагүй байгаа. За бид бүхэн бол арга дээр нь очиж уулзсан бас одоо хүн ёсны одоо хамтаа хүн ёсоор одоо хандаж асуудал бас оролцсон байгаа гэдэг хэлхэн зүйтэй. Цаашлаад энэ гимбуруутай нөхцлүүд нь тодорхойлуулаад ирсний дараа холбогдох одоо арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. За мөн одоо бас хууль дүрмийн хүрээнд энэ арга гэрт нь бас тодорхой хэмжээний асуудлуудыг шийдвэрлэх боломжууд гарах байхаа гэж бодож байгаа. Ер нь бид бүхэн энэ хугацаа цэргийн албаагчдыг хаагчтай холбоотой асуудлаар онцгой анхаарлаа хандуулах ёстой. Тэр чухлаараа бид нар хүний эрхийн комисстой хамтарч 1100 гаруй албан хаагчдыг хамруулан сургалтуудыг зохион байгуулж өнөөдрийн хүний эрхийн комиссийн чиглэлээр комиссаас одоо батламж авсан 78 сургач багшийг бэлтгэж гаргаад анги салбаруудаар ажиллуулж байгаа. За сэтгэл зүйчдийн хөдөлгөөнт бүлгүүдийг байгуулж анги салбаруудаар ажиллуулж хэвссэн гэдэг олон зүйлүүдийг бид өнгөрсөн хугацаанд хийсэн байна. Цаашлаад бас нэг энэ цэргийн анги салбарыг одоо тодорхой эрсдэл гарахаас хамгаалах чиглэлээр 7 реформ шин чартаа үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхээр ерөнхий сайдаас чиглэл болгосны дагуу бид хүмүүс үйл ажиллагаагаа явуулж байгаа. Түүнээс гадна бид хүүхдүүдийг хэрхэн хүмүүжүүлэх вэ гэдэг дээр онцгой анхаарах ёстой гэж харж байгаа. Энэ утгаараа бид нар боловсролын яамтай хамтраад би ажил авсан цагаас хойш судалгааны ажлууд хийгдсэн. Ерөнхий боловсролын сургуулиудад хүн байхын тухай, цэрэг эх оронч хүмүүжил олгох тухайд, өөрийгөө хамгаалах одоо чадамжид суралцах тухайд, үүх түүх соёлоос оролцох тухайд заавал суралцдаг хичээлийг оруулдаг болохоор бид хүн одоо зохион байгуулалтын арга хэмжээ аваад явж байна. Удахгүй одоо боловсролын яамтайгаа ярьж байгаа хичээлийн програмд нь оруулах, дээрэс нь одоо бас сургачгүүдэд тодорхой сэдвүүдийг оруулж их ажлуудыг хийгдэх гэдэг ингээ хүлээгдэж явж байгаа зүйл байна. Энэ бол эргээд энэ хүүхдүүдийг зөв хүмүүжлэлтэй, зөв төлөвшөлттэй, нийгмийн харилцаанд зөв ордог ийм нөхцөл байдал сургах, цаашлаад цэргийн албалаад бусад одоо чиглэлд чадамжтай бие хүн болгоод төлөвшүүлэх, зан одоо үндэсний сөрөн төсөөлөх чадамжийг шинэ төвшөнд гаргах гэсэн томоохон өөрчлөлтүүдийг бий болгоно гэж харж байгаамаа. Цэргийн амнаас одоо үргэлжсэн бол харамсалтай хэрэг. Тэгвэл одоо өнөөдрийн энэ нийгэмд үнэхээр хүний эрхийн зөрчилтэй сэтгэл эмзэглүүлэм олон асуудлууд гарч байгаа. Тэр дундаа цэргийн аримд цэргийн албан хаагчдын дунд одоо маш ийм ноцтой асуудал гарч байгаа үед чухал хуулийн одоо бас төсөл орж ирж байгаад талархалтай байгаа, дэмжиж байгаа. Хамгийн гол нь бид нар яг энэ одоо хууль өдөр болгон л маш олон хуулиуд баталж байна. Гэхдээ энэ хуулиуд эргээд хэрэгжилтэн дээрээ ямар байх вэ? Хэрэгжилтээ хэрхэн хангах вэ? Хангаж байгаа хэрэгжилтийг хэрхэн хянах вэ гэдэг дээр бид нар үнэхээр бас байнгын одоо анхаарлаа хандуулж авах хэрэгтэй. Тэгэхээр хууль санаачлагчийн хувьд бол хууль батлуулаад орхих биш, эргээд энэ хуулийн хэрэгжилт яг ямар байна вэ гэдэг дээр маш сайн анхаарч ажилласаа гэж бас хүсэж байгаагаа илэрхийлье. За тэгээд цэргийн албанд дөрмийн бас харилцаа үүсэж хүний эрх зөрчигдөж байгаагийн гол шалтгаан бол ерөөсөө л тэнд хяналт, шалгалт дутагдсан болон мөн тэнд суур соёл, хүний эрхийн боловсрал соёл дутагдж байгааг одоо бас онцлож үзэх ёстой. Тэгэхээр бас салбарын сайднаас энэ талаар бас сургалт арга хэмжээг авахаар одоо явж байгаад бас нэгэн бодлын бас талархалтай байна. Гэхдээ энэ салбарт үхсний хойх амьдын зол байж болохгүй. Цаашид нэг ч хүн аймнаас эрсдэхгүй, эрүүл мэндээр дороодохгүй байдаг талаас үнэхээр зөвхөн хүний эрхийн комисс гэхгүй бүх шатанд бас хяналт шалгалтыг байнга тогтмол хийж явах ёстой гэсэн ийм байр суурьтай байгаа. За тэгээд хамгийн гол нь одоо энэ сургалт соён гээгэрүүлэх нөлөөлийн арга хэмжээг зөвхөн цэргийн албан хаагчдад биш, тийм ээ. За тэр нөгөө дэглэм үүсгдэг дарга нарт нь чиглүүлэхэд бас тэр цэргийн ангийг удирдах байгаа офицер, ахлагч болон бүх шатны одоо сайдаас нь ахуулаад бүх шатны удирдлагад бас энэ одоо мэдлэг хандлагыг олгох нь зүйтэй гэж бодож байна. За
За тэгээд бас энэ өөрчлөлт, нэмэлт өөрчлөлт нь зөвхөн төсөв үүрэх биш тийм ээ. Хамгийн гол нь доривтой бодит одоо үр дүн хэмжихийн тулд одоо байгаа нөхцөл байдлыг хэмжиж ямар одоо хэмжээтэй байснаас энэ нэмэлт хууль хэрэгжснээс ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг хэмжихийн тулд одоо байгаа нөхцөл байдлыг тодорхой болгох юм шаардлага байгаа шүү. Тэрийг сайн анхаараарай гэж хэлмээр байна. Ингээд энэ хуулийг бол үзэр баримтлалын хувьд дэмжиж цаашдаа ингээд хилцүүлгийн явцад нэмэлт шин одоо санаануудыг бас нэмэрлээд явъя гэж бодож байна. Баярлалаа.